За while давтал маань дараах байдлаар ажиллана. За энийг ажиллахыг харахын тулд variable watch цонхон дээр үр дүнг харуулнаа. За тэхийн тулд эхлээд step by step буюу алхам бүрээр нь ажиллаж үзүүлэх. За эхний утганд I-я санах хойдоор зардлаа. За зарласан байна. I-ийн эхлэх утга нь тэг. Тэнгүүд I нь 2-оос 9 бага уу гэж суухаар тэг нь 2-оос 9 бага учраас дэлгэсэн дээр тэг гэсэн тоогоо output дүрсээр хэвлээд за тэгээд I-ийнхаа утгыг I тэнцүү I дээр нэмэх нэг буюу I-ийнхаа утгыг нэгээр нэмэгдүүлнэ. I тэнцүү тэг дээр нэмэх нэг гээд I утга 1 болно. За нөгөө цонхон дээрх харах нь байна тийм үү? 1 болцсон байна. За 1 болцсон учраас 1 нь 2-оос 9 бага буюу тэнцүү гэж суугаад одоо тэр нь 2-оос 9 бага нь үнэн учраас дэлгэцэн дээр нэгэ output дүрсээр хэвлэнэ. За ингэж хэвлэсний дараагаар дахиад I тэнцүү I дээр нэмэх 1 гэдэг энэ утгын дагуу I 1 болцсон учраас 1 дээр нэмэх 1 гээд I нь 2 болно. За 2 болохоор 2 нь 2-оос 9 бага буюу тэнцүү гэж суухаар энэ нөхцөл биелэхгүй учраас нөхцөл дуусаж давталт дуусна гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо энэхүү давталт маань тухайн нөхцөлийг дуустал давтах нь байна нэгдүгürt. Хоёрдугаарт яах вэ гэхээр давталтыг бид нэр ойлгохын тулд 3 S-ийн дүрм гэж байгаа. 3 S-ийн дүрм. За эхний S-ийн дүрм гэдэг нь одоо энэ I тэнцүү тэг гэдэг маань start утгын давталтай эхлэх утга. Start буюу эхлэх утга I-ын тэгээс эхэлнэ. За дараа нь stop буюу энэ I нь 2-оос 9 бага буюу тэнцүү гэдэг маань энэ stop буюу давталт дуусгах нөхцөл нь байгаа. Stop утга. За дараа нь I тэнцүү I дээр нэмэх 1 гэдэг маань давталтын step буюу алхам. Нөгөө давталтын турш хэдэн алхмаар урагшлах вэ гэдгийг зааж байгаа. Тэгэхээр энэ start буюу эхлэх утга, stop буюу дуусах утга, step буюу энэ алхам гэсэн 3 зүйлийг ойлгочвол давталтыг ерөөсөө ойлгоход маш хэлбэр болно гэсэн үг.